Эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амглан айлтгая. Та бүхэн сайхан амарч байна уу? Ариусхан гүмүүдэ нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Тарвайлан хийдийн хамбал ам ариун бод лам Эрдэнэ цагт нар өргөдөн ирээд байна. Тарвайлан гэж хийд бол одоо шинэ тутам байгуулагдж байгаа. Тэгэхээр энэ хийдийн одоо нэрний учир утгыг ер нь энэ тийм шинэ хийдүү энэ хязээний одоо уламжлалт амжилттай энэ тухай тавч ярил. За энэ өдрийн амглан айлтгая. Манай Тарвайлан хийдэн одоо байгуулагдаад одоо 4 жил болж байгаа. 2007 онд байгуулагдсан. Түүх нь бол анхны 89 онд одоо манай Баяршны багш гэж сайхан хүн байт юм аа. Тэр багш манай байгуулж ирсэн дүүхтэй юм лээ. Тэрний дараа бол багшаасаа өндөр тэр хийдэд хурж байгаа. Тэгээд салбар болж одоо багшаасаа энэ жүдийн одоо цааш нь дэлгэрүүлэхийн тухайд багшаасаа одоо залгасны дагуу энэ хийдийг байгуулсан. Тарвайлан гэдэг нь манай одоо гэтлэгч гэсэн үг гэж маш манай хэлсэн. Энэ хийдэн байгуулагдаад одоогийн байдлаар манай 30 гаруй намтай. Тэгээ Маахур гэдэг сайхан дээр одоо толгойд газар одоо манай хийдэг үйл ажиллагаа явуулаад байж байгаа. Бурхны шашны ном одоо уншлах, дамжлага гэдэг бол багшаас багшид шавд тийм ээ тасралтгүй дамжиж ирсэн энэ одоо номыг бол жүдэд дамжлага гэж хэлдэг. Энийг нь жүд гэдэг үг нь орчуулахлаар үндэсгсэн утгатай ч болчдөг юм уу гэж ажигладаг тийм ээ. Тэгэхээр та бүхэн энэ багшийнхаа жүд дамжлагын тухай багшийн маань жүд дамжлага бол жагаран болмон гэж сайхан ном байсан мөлий. Манай нутагт байсан дундгой дэлхийн час гэдэг газар манай зовдын нэг улааны ёсны насны хурлаг байсан мөлий. Тэр хурлаг өгчсэн лам байсан. Тэр лам болохоор бол жагарын оронд одоо сайхан ном үзэж өгч байгаа. Дамжлага нь бол ерөнхийдөө бол намжууд очих гэж одоо тэр жагар малбоос намжууд очих гэдэг хүн аваад тэр Иштав гэдэг хүн бас намжууд очих гэдэг нь бас дундгой тэр ингээ харьяа бас л тэр одоо харьяа хүн байсан. Тэгээд тэр хүн бол аваад тэгээд дараа нь болохоор бол Иштав гэж хүн авсан. Иштав нь болохоор одоо энэ баян цагаан нутгийн хүн да тэгвэл баян цагаан нутгийн хүн. Тэгээ дараа бол Понцгоц очих байсан. Тэр нь болохоор бол одоо тэр хинти хүн байсан нэлээ хинти хүн байсан. Тэгээд багш маань одоо хамгийн сүүлийн одоо энэ жүдийг авсан, дамжлага авсан. Тэгээ энэ бол жүд дамжлага гэдэг маань одоо шав одоо багшаас шав дамждаг тийм одоо их нарийн өвдөс байдаг. Тийм учраас багш нь одоо шавтай хийж өгдөг. Тэгээд одоо шавын сав ямар байна тийм ээ. Тэр сэтгэл нь ямар байна, барилга нь ямар байна гэж бодож байгаа. Тэр одоо дамжлага дамжуулдаг. Тэгээ 60 мянган жүд бол олон одоо жүд байдаг л да. Ерөнхийдөө бол манай багш л 30 хэдэн жүд Монголд ирсэн. Тэгэхээр 60 бол энэ жүдийг асаахтаа бас нарийн юг нь бас шавтай дамжуулж өгсөн. Энэ одоо манай энэ ламар уламжлалт бид нар аваад ингэ явж байгаа. Тэгээ одоо Баяршны хэд орж байна. Дээрээс нь одоо манай багш гэдэг юм гэдэг тийм хэд маань орж байгаа. Тэгээд одоо манай хэд бас ингэ орж байна. Тэгээд энэ бол одоо нуус таны ясны л одоо очир таны хөлөөний өдрийн гол нарийн дамжлагтай. Тэгээд энэ чинь нэмж ярч бүтээл хийдэг. Тэгээд нь болохоор манай багш юм бол их багтаа 17 наснаас очиж болсон гэдэг юм лээ. Тэгээд багш маань тэгээд тэр 40 болохтаа бол багшаас энэ нам хайжтай мянга аваад тэгээд энэ нэмсээ яваад явж байхдаа бол одоо 3 жилийн ням хатанд үүлэн хийгээд цон бол одоо хэрийн чөмөж ярьдаг тийм ээ. Хөрийн газар явж ирж ингэж бүтээл хийж энэ багшаас үнцэнийж авсан. Тэгээд бид нар бас багшаа амжилт байхад нь бас бид нар тэр одоо жарсан бүтээлээс ямар ч бүрснийхөө чадах хэмжээр авч тэгээд цаашдын одоо лонартаа бас хүргэж өгөх. Монгол орны сайн сайхны төлөө монголчуудынхаа тийм ээ хэдэн сайхан энэ уламжлалт гэсэн ёс зүйг бас хожны ёс гэж ярьдаг л тавлааны ёс гэдэг нь хожны ёсыг илүү сайхан таниулж мэдүүлж ойлгуулж өгөх төлөө бас бид нар ингэж хэд орон тэр Маахурын газар байгуулж байгаа байж байгаа. Сүүлийн үед 9 дугаар бодох шиг морилсноос хойш манай ламнар бол тийм 108 болгийн 60-д явна, чөмөг 60-д явна гэдэг их явдаг болсон. Одоо манай үзэгчид ч гэсэн тийм 60 хийж явж байгаа ламнар бас жирийн хүмүүст их тааралддаг болсон баг. Тэгэхээр энэ 60 гэж одоо ямар учиртай энэ зан үйлийн тухай жаахан дэлгэрүүлээд сайхан бод багш маань болж ирээд их сайхан олон номер жарт бүтээл хийлээ. Бид нар бол цөөхөн одоо усууд нэг цөөхөн одоо багш хийдэг л ламнарт жарт хийдэг байсан. Одоо бол сайхан жартны тухай ойлголт хүн бүхэнд бас сайхан хүрчлээс багш маань их суучраас багш маань айлч учраас тийм учраас зүгээр миний хувьд бол одоо багшийн одоо юм л чөмөж жарт хийдэг байхгүй. Чөмөж жарт юм 108 булаг тагдаг. Нэг өдөр нэг булган дээр явдаг. Тэгээ хэрийн 7 гэж хийдэг, нэг 7 хоног хийдэг, дунд 7 гэж хийдэг. Хөрийн 7 гэж хамгийн сүүлд нь 7 хоног оршуулгын газар
ингээд бүтээл хийдэг. Энийг жовтой бол дандаа 50-ыг одоо бясалгалж 50-ны одоо өвчийг эзэмшиж тийм ээ. 50 нас тэгээд ингэж явдаг. Одоо нэгсэндээ өөрийнх нь дотоод бие гэсэн сэтгэлийг дарж тийм ээ. Дотоод сэтгэлээ дарж ингэж одоо нэм бүтээл хийж тийм ээ. Ингэж одоо алуу хүүдэн тийм ээ. Хурц таарч ингэж өөр нь дотоод сэтгэлтэй байгаа даа 5 гэж яддаг шүү дээ тийм ээ. Энийг одоо ромог тийм ээ. Юу гэдэг тэр бүх хорон дарж тийм ээ. Тэгээд сэтгэлийн одоо сайн сайхан төрхийн тухай хавь хамгийн амтны туслахын тухай тийм ээ. Уул ус байгаа дэлхийг харагдаж тийм ээ. Одоо харал усыг цагаан тус болгож явдаг. Ийм одоо ёстой хөвчтэй ийм нарийн нандин юм хүчийг одоо хийдэг. Тэгээд 4 сар мөн хэрэг явдаг. Тэгээд нэм бүхээр бол бас л одоо багш хэлдгээр бол хадан цуудаг. Тэгээд 3 жил тэр нь болохоор тооны бурхан гэж. Манай багш чинь тооны бурханы бүрэл бач гэж одоо сайхан дээцүүд маяг ярьдаг байсан л да. Тооны бурханы одоо тэр сайхан бяцлалыг хийж шидэг болж төмний төсөв бүтээжсэн багш хөл байгаа манай багш. Тийм болохоор тооны нэм бүтээл хийж бас л тэр таны хүчийг болж хаданд одоо 3 сар бас ингэ сууж 4 сар шахууг сууж нэм бүтээл хийдэг юм л ёс ихтэй юм байна да. Шинийн 10-25-нд хандын болттой өдрөө гэж одоо улааны ясны орон хийдүүд их ном хурдаг, их одоо жадлуучин гэх номыг хөршдөг тэр өдрийг тохиолдуулж энэний одоо учир жанцсан гэж аах тайлбарлал. Улааны ясны ямар ясны хэд тацангад таны саний ясан шиний 25-29-нд 15-нд өстөлөн чагуур лаван батан чанан чаг ханцээ жогч хандын хурлуудыг ордог юм ястай. Манайг даруулын шиний 17-д лаван батан чанан чаг ордог. Шиний 15-25-нд таны анхлуу яа ханцээ жог ордог юм. 29-нд болохоор улаан сэгс юмсан борно. Тагдаг юм. Тэд цагаан анхлуудад тагдаг юм. Манай тийм зайхтай тэр дагуу одоо манай хийдэ орлоо аяасан хөөмөгшин нээсэн энэ хийдэ уламжлал ясаад байгсан энийг дүүргэжлүүлж одоо дамжуулж байгаа юм. Хүчний түүхийг ерөнхийд нь ажиллаад байхад бол манай лам нар одоо урагшаал солын газар бадарчлаад тэр бүрд одоо нийтэд төгсөн түгээгүй намыг ганц нэгээрээ их одоо өдсийг нь аваад эргэж морилж ирцгээдэг тийм ээ. Тэгээд тэрийг жүд дамжлагаар дэлгэрүүлэхлээрээ одоо та бүхний башийн багшаас дамжиж ирсэн жүд буюу 60 молмын жүд гэж. Энэ 60 молом гэдэг бол яг үндэ бол жагрын орн буюу эмтгэхт явж намын хувьд авчирсан Монгол ламын тухай та бүхэн яриад ах шиг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хүн одоо хэдийн оны үед амьдарч ирсэн хүн бол нэлээл гэр үед амьдарч ирсэн юм шиг л да. Бид бол яг тэрийг бол одоо багшил хийжсэн учраас яг дамжил яг тийтэн тийм гэж юм ятгүй. Ерөнхийдөө жагрын болон гэдэг хүн түүхийн ярих багшийн амд амьсаж яриа шүү дээ. Дамжил гэж тийм учраас жагрын болон гэдэг дундгой хүн байсан. Тэгээ өөл хөл нүцгэн явдаг байсан. Одоо дотроос их тийм дотоод нэрх сайтай юм байстай. Тэгээд энэ ламыг ер нь дааруулж гэж үзчихсэн гэж бас тэгээд багшил ярьдаг байсан. Тэгээд энэ даардаг хүн нэлээд дааруулж тэгээд их зузаан дээлэн өмсөө юу өмсөд очоод ламыг одоо ном ярьж газар суусан юм лээ. Тэгээд их цастай өвлөсөн гэсэн чинь ламын тойрсон заснуудаа сайхан хайлаад тэгээд нөгөө хөлөмжийн чичирээд өрөөдөг яаж байсан гэж тийм их хөвцтэй хүн байсан юм лээ. Тэгээд энэ хамдан бурхантай учирсан хүмүүс манай багш альдаг юм л да. Тэр жагрын орнд бол ингээд юм бүтээл сайхан хийгээ явж байхдаа тэр ном сурах явж байхдаа тэр одоо морин шургуулж хийж актер юм байдаг. Тэрэнд бариулаад их одоо гэсэн бариулаад их одоо их ядраад яваалтаад болсон юм лээ. Тэгээ байжсэн чинь ногоон дэлт хамдан бурхан одоо мөрөж игээд чи Монголд очиж одоо нутагт очиж сайхан бүтээл хийх хэрэгтэй. Намайг очиж дамжуулах хэрэгтэй хүн гэж ингэж хэлсэн зүудэнд норсон гэсэн. Тэгээд зүудлэгч юм одоо харсан ч юм уу тийм ээ сайхан дэвсгэл. Тэгээд нутагтаа ирээд сайн нутгийн бараа цаа зүүн нүтэл ингээд одоо үрдэн галлаа усан юм л одоо. Тэгээ хамдан бурхны галлаа авал тэгэл идэр зүудтэй юу л яасан юм л дээ. Тэгээ олон одоо тэр зүуд сурч ирсэн эрдэмийг бол олон талдаас нь сурч ирсэн. Хүн ганцхан одоо нэг зүуд очиж сурч идэггүй. Тэгээ тэрийг бол одоо шав шинартан өөр шинартан хүртэл байсан тийм л мундаг юм билээ л тэгээд одоо ламжууд гэж байна тийм ламжууд гэдэг л одоо манай зүуд ч юм уу гэх юм уу ер нь бол одоо дамжлагыг бол маш тань сайн сураад тэгээд өөрөөр одоо шавны сав юм чинь одоо тэгж хөгж ирсэн. Тэмээ тэр нэмэлттэй намартаа дамжуулж өгч ирсэн. Тийм боломжтой юм билээ. Тийм болохоор тэр жагрын морны түүхийг бол бид нар багшаасаа сонсон болохоор яг өнөөдрийг ном боо гэх юм тийм хэд хэцүү яг аммаа дамжаад дамжлах дамжсан тийм хүн байсан юм лээ гэд одоо онцгч багшийн одоо багш байсан гэж бид нар ярьж байгаа. Бид нар ч үзээгүй хаа болохоор яг тийм хүн байсан юм гэсэн хэцүү болчихсон юм тийм ээ. Тийм болохоор дээдсэн маань юу бол одоо багшаагаа бид бол мэдхээс
дээш нь бол одоо яг тэр зөнцөд тавьсан багш нь бол тийм хүн байсан л гэж бид нар яриад байгаас тэдгээр зүүн гэдээ асуусан. Бас нарийн мэдэхгүй байна тийм. Судалж байна л да. Судалж байна. Энэ чинь яг бол ам амц учраас мэддэг хүн бас өөрчлөн. Тийм учраас ямар ч онцлог ном бол яг ном болоод тэр бидний гарт ирсэн учраас бидний одоо цэцгэлд бидний одоо тэр юмд хүрцсэн учраас тэр амжилт гэдэг юм явж байгаа. Тий. Одоо манай бүгд юм ч гэсэн энэ ном дотор байгаа номуудыг бид нар хийгээд хол бид өөр юм үзээд байгаа юм байхгүй. Энэ уламжиж ясан Монгол ёсыг л тэр сайхан дэлгэрүүлээ, сайхан тайлбарлаа тийм ээ. Тэрийг өөр юм болгож аваад дараагийн хүндээ одоо дамжуулж өгч байгаа. Энэ ёс байгаа юм л да. Тэр хүн тэр их эрдмийг авахта одоо 35 жил авчирсан гэж багш айлчилсан гэж байна. Та нар бол одоо аль ёсондоо хамаарах вэ? Ямар ёс гэж. Ямар ёсондоо хамаарах вэ? Энэ ч юм бол яг олон жилд би яг л юу юмших хэвээр юу үзэх гэдэг өглөөс хурлан бол үйл ажиллагаа тэгэл их хурлан бүх юм чинь ая танц гэсэн цаанаас л бид нар одоо цаагтад хийсэн дэрийг бид нар багшаасаа чихээрээ сонсч явж байгаа шүү дээ. Тэгээ сонсоод ингэвэрлээ сонсоод тэгээ сэтгэл тавьж байгаа шүү дээ. Бид нар үдсэн юм дурдаад бид нар байгаа. Сонссон юм бол их байгаа байхгүй. Тийм учраас багшийнхаа энэ ёсыг юм ярьсан гэсэн зүйлийг л дараагийн хүнд нь одоо дамжуулж өгөх тулд тэр багш ном тийм ном үзэр энэ ном үзэр гэж дамжуулсан тэр номыг одоо судалж сайхан одоо энэ шашнлах газар бас бид нар хүмүүстэй суугч байна. Тэд нар маань бас бидний нарийн дэмийг бас дэцимийг сонсоод бас мэдээд бидэд хэлж байна тийм ээ. Тэгэхээр бас энийг бас бид батгааж авах хэрэгтэй байна. Тийм. Улс гүрэн дамжсан нандин хэлхээ холбоо гэдэг бол их чухал тийм ээ. Загвар Монгол бол бас их юм мундаг одоо эдмийн талаас учраас бүгчүүдийг л асууж Монгол дэлгүүсэн юм шиг надад санагддаг байхгүй. Тэр эдмийг бол тэнд байсан эдмийг бол яг юу хэрэгтэй вэ Монголд оронд маань тийм энэ газар дэлхийг юу хэрэгтэй гэдэг энэ ёс шилжилтээ суулгаж асарсны дагуу ёс шилжилтээ уламжилтаа суулгаж тийм ээ уламжиж ёс шилжилтийг энэ тэгээд асуулт тэгэл Монгол ном одоо тийм ээ тэр ёсыг бүх юмд тааруулж тэгээд номыг бүтээж өгсөн. Тэгээд ном нь бол бид нар яваад байгаа байхгүй авчиг авах гэж байна. Зүгээр одоо нэг номыг бол хэлээд өгчгүй тэр багшаас авчиг аваад тэгээд амхаач тийм бан тавилаа тийм ээ одоо тэгээд сайхан одоо тэгээд дараа нь одоо тэр бүхэл одоо лүүжин яаж сурах вэ яаж унших вэ бүхэл юм заалгаж авч байгаа. Жад лүүжингийн энэ уншлага одоо тэр юуг аялгауг ингээд чагнаж яхад ерөнхийдөө нэг тийм ажиглагдаад байх шиг санагддаг. Ядангуяа одоо өрчин шийдвэрлэн хийдийн лам нарын уншиж байгааг сонсоход яг нэг тийм уртын дууны аялгаа дунд нь ороод яг л нэг говийн их сайхан шаргал илсэн дунд тэгэл ламнар тэгэл нэг ном уншаал тэр хязгаар хэрхэхгүй талд намуухан мөртөө их тийм хоолойны бед шаардсан айлгуугаар уншаад байх жишээтэй өөрөө бас нэг хэдийн ламрын уншлагыг ингээд чагнаж яхад их ирмэг тийм өндөр уулын орчмонд магадгүй зохиогдсон тэр нь дамжаад ирсэн юм уу гэж бодогдох жишээтэй энэ тэгээд тэр нөгөө номон дотор байгаа тэр аялгуунууд бас нэг газар нутаг байр байршлаа тайлбарлаж хэлж өгöd ах шиг юм шиг. Ер нь бол дүүжин их олон жид амжилтаар Монголд илэрсэн тийм ээ. Тэрний нэг ноён утга дэлгэж ингээд манай зогор мал жид дэлгэж ингээд олон анцлж. Тэр дүүжин бол үе дамжлага эрэхтэй тухайн одоо газар нутгийн тэмээ сайн хэлсэн шиг тухайн газар нутгийн одоо тэр сайхан говь тал гэдэг говь хөтлөө тэр сайхан уужим утын дуунайтай төстэй хэвчээ хэлдэг шиг тэр мэтэр энэ айтаа маань хүртэл ерөөсөө лүүжин юм айтаа маань хүртэл тэр дамжлагаараа дамжиж ирсэн. Тэгэл одоо энэ лүүжин уншлага за энэ чирнэ тэр жагаар малын житэй бандаа гэж мэдгэр хүн. Одоо энэ шинэ ноён утын утгын жид байна да гэж мэддэг тийм онцлогтой болгоод манай Монгол орн ч өөрөө тийм сайн говь хангаа тэг бүхий л одоо байгалийн зогс бүрдсэн учраас нутгийн найраагаар тэрэндээ тохирсон тэр сайн хүний сэтгэлтэй хүрэхээр тэрийг бас нэг тэр хүн бас нэг өөр сэтгэлээ өгөөд сэтгэл нь ураа тийм өөр бүхий л одоо сэтгэлийн муухан арилгаар тийм сэтгэлийн тусаад тийм сайн айдан одоо дээд зогч нар төчөд зохиож одоо бидэнд өглөөсөн байдаг л да. Тэгээд тийм лүүжин гээвд арай өөр юм байх хэрэгтэй. Одоо манай хамчиж үз байгаа шүү дээ өөрчлөлт ном тийм. Тэр аюул болохоор одоо тавих төгсгöd одоо байсан да сондөж байгаа гэж мундаг тийм хүн байсан тэгээд манай намайг жоохон багт байсан гэж ярьд юм лээ тийм багш маань. Тэр хүний одоо бас манай оюушны хэдэд бас лон номер гэсэн гэж манай багш хийх лон номер гэсэн гэж ярьд. Тэр хүн бас багштай нийлж энэ хамчиж аяд танг лүүжингээ бас янз зөвсч тийм ээ зохицуулж гэж айтанд одоо энэ цаг яг өөрийнхөө хожин аяар тангаар нь тавьсан гэж багш маань ярьдаг шүү. Тэгэхээр бас яг таны хэлсэн яг л дундгойн чиглэл бол нэг тийм мөртийн дууны юм тийм
байх юм шиг байна онцлог. Бас энэ намнар маань өөрснөө тэр нутгаас бас энэ аятан тэр төрсэн газрын аятан юу бас энэ хурлын одоо энэ цаг дээр бас оруулж исэн тийм боломж байж магадгүй юм да тийм ээ. Жодлуужингийн тэр аядан бол тэр дотоод сэтгэлийн бяцлаглаас гардаг юм аа гэж өөрөөр хэлбэл бяцлаглаа хадагш нь аялгаа болгож гаргадаг юм аа гэж ингэж ярьдаг л да. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо жирийн үгээр бас тайлбарлаад одоо нэг иймэрхүүгээ тайлбарлаад байхад бол бас хэцүү юм шиг байна. Яг нарийнтаа бол та бүхний одоо бяцлагад ордог ядам сахиусууд одоо тэр тухайгаа жаахан дэлгэрүүлээд ярил. Луужин гэдэг бие өөрлөг гэж байна шүү дээ. Тэгээд айлхан дотоод бидний сэтгэл байгаа одоо юу гэдэг нь тэр одоо хоосон чанарт угуулмууд ахын тухай бас л одоо нарийн яг тэр хоосон чанарт угуулмууд хийж байгаа. Ер нь би гэсэн одоо сэтгэлийг л одоо тарцсан шүү дээ. Энэ би гэсэн дотоод сэтгэл бид нар байгаа шүү дээ. Ямар нэгэн одоо дайсан ч шолом гэж бид нар чөтөр гэж бид дотоод сэтгэл байдаг шүү дээ. Тэр гадна бол бидэрт нэг харагдах нь байх шүү дээ. Тэгэхээр дотоод сэтгэлийн тэр дайсан зөвдөж байгаа нэг хэлбэр юм л та энэ лужингийн ёс шийг гэдэг бол дотоод сэтгэлд үзэж би гэсэн сэтгэлийг дарж байгаа. Тэгэхээр нөгөө ромог тэр хатаач гэдэг тийм ээ. Эсээс 5 тэрийг л одоо барж хийж байгаа нэг одоо сэтгэл юм тийм тус таны ёсныг үзсэн. Тасгалаа авчаад гэдэг үг маань өөрөө таслах гэсэн үгийг илтгэдэг тийм ээ. Тэгэхээр юуг таслах юм? Жод гэдэг тийм зод таслах гэсэн юу таслах тэр эсвэл бидний сэтгэлээс ламын ёсон шиг би өөрөө миний хэлэн байх тийм би гэдэг сэтгэлийн тийм ээ. Сэтгэлийн гим одоо төрөний нэсвэсэн таваар гэдэг сэтгэлийн гимд эмээл таслах юм. Тэг өөрөө сэтгэлийн гимийг тасалж ил өөрөө хариуцж тийжээж одоо бусдад одоо тэр харин одоо намын өцөв шиг одоо гэрэл мэт цацруулж одоо бусдад бусдын одоо үнэл хатганы сэтгэлийн гимийг тасалж арилгаж өгч байгаа юм л очиртай юм л да. Ер нь тэгэл хүний сэтгэл амгалан тавих юм. Тухайд л бүхэн ном айлцсан. Сэтгэлийн амгалан тохиолдын тухайд л бүхэн ном айлцсан. Бүхэн ямар ч сургаал тийм ээ. Одоо тэрний нэхээс илүү тийм сэтгэлийн амгалан тохиолдын тухайд л айлцсан. Тэгэхээр яг бол ер нь өөрийн сэтгэлийн ном хотож бусдын одоо тусыг бүтгэдэг. Өөрийн сэтгэл ном хорч ижил тэр бусдын одоо сэтгэл одоо хөргөн шүү. Тэгэхээр миний сэтгэл номхон тавир одоо бусдын сэтгэл над руу хараад энэ сайхан сэтгэлтэй хүн байна гэж бас баяцгатай ажиж хүний сэтгэл би буруу үйл хийхгүй бас бусдыг баясгах сэтгэл төрүүлж байгаа. Тэгэхээр энэ нь бол альва юм гэдэг нь сэтгэлээс үүсдэг учраас одоо сэтгэлийг л одоо нутгийн тохиол бүхэл ном сургаал одоо арга чарга янз бүрээр л хүн яж ус зарим бясалгал хийж байгаа. Зарим нь одоо сургаал ном тийм ээ. Одоо уншиж байгаа янз бүрийн одоо тэр өөрийн зан үйлээрээ тэр сэтгэлийн амраамлан төгтгөл энэ аргыг л бид нар суралцж байгаа. Тэгэхээр сэтгэл маань их сайхан байх тусмад хүний амьдрал бүхэн сайн сайхан байх тийм л учиртай. Тэгэхээр бид нар сэтгэлээс л муу юм гаргаж байгаа. Сэтгэлээс л муу юм. Өөрийнхөө сэтгэл байгаа муу нэг тасцчаад сайн сайхныг өгнөл гэсэн үг тийм ээ. Лужин ч бас өглөг гэсэн утгыг тийм л тэр амтны золон сайн захад биеэр л одоо тэмцэж байгаа. Биеэр л одоо нэг тийм тэр хамгийн тусгын тухайд үүлдэж байгаа л одоо ёс зүйн нэг зам үйл юм шүү дээ. Лам хүн одоо лүүжин тавилаа биеэрээ өглөө гэж байгаа. Гэхдээ зэрэг өөрөө суугаад байдаг тийм ээ. Намаа шиг суугаад байдаг. Юугаа өгöd байгаа юм бэ? Жирийн хүмүүс бол нарийн учрыг наалахгүй байх жишээтэй. Гэтэл чинь бидний нөгөө нэг их болсон 6 зүйлийн хамаг амтан гэдэг маань бидний нүдэнд харагддаг нь ердөө 2 хон харагддаг нь 4 байх жишээтэй. Гэхдээ зэрэг магадгүй тэдэнтэй бас хамаатай юу? Энэ жаахан тайлбарлавал. Биеийн өглөг лам хүн тэгж хэлсэн хоосон чанар бодож байгаа юм да тийм ээ. Хоосон чанар гэдэг бол тэр ном утсан бол хоосон чанар гэдэг бодож ургуул бодсноор нөгөө мандал өргөнөгтэй адилхан тийм бүхэл биеэрээ тийм тэр амтын тусгын тухайд дуудаж одоо мэдэн нүдэнд давдаггүй чихэн сонсохдохгүй янз бүрийн амттай байгаа шүү дээ. Тэр амттыг одоо тэр номын аялгуу тэр сайхан аялгуу тэр номын юугаар дуудаж тийм тэгээ тэр амтанд одоо тэр өөрийнхөө биеийг одоо тийм сурвж яана гэж хоосон чанарт бодож одоо мандал өргөж байгаатай адилхан тэр амтын тусгын тухайд л өгч байгаа нэг тийм одоо зөв хар энгийн яриагаар бол тийм хөл номын яриагаар бол бүр нарийн юм л да зөв энгийн яриагаар бол тэгж өргөж байгаа нэг ясуу. Альва юм гэдэг бол дандаа тэр сэтгэлээс гарч байгаа тэр л юм л дүүн яриад байхдаа адилхан тэр биеийн сэтгэл өгöd байгаа биш. Тэр сэтгэлд байгаа бодол маань тэр бүтээж өгнө шүү дээ. Амтын тусгын тухайд өөрийнх нь бие сэтгэлд бүх юмс бүтээж өгч байгаа нэг тийм цан үйл байхгүй юм чи тийм учраас бол лужин уншуулаад одоо тий сайхан боллоо тийм боллоо гэж усад гэдэг. Тэр нь бол үс тэр цаад чихэнд харагдахгүй нүдэн сонсохдохгүй өчнөө мянган доллар тайлс их болсон 600 хамаг амтан бол байгаа гэсэн тийм их болоог амтан аваад байхгүй л сургуулж амтан чадгуус амтан ч бүгдээ л их болж байгаа. Энэ амтан тусгын тухайд л тэр зовсон тэр бидний амтнууд нарахгүй амтан ч гэсэн тусгын тухайд л тэр биеийн одоо тэр хоосон чанарт өгүүлж бодож
тийм биеийг бясалгаж тэрний үндсэндээ энэ тусгай тухайд тэр өглөг өгдөг юм шүү. Өглөг гэж юм. Бус тийм үү аялгуугаар өгж номоо өгж тийм тэр бясалгал тэр лам хүнд дотор зүйлсгэлтэй бол хоосон шаснаа гэж бас бидний тийм хоосон шанд юу гэдэг тэр бүх ядан бохтуудын тийм тэр өрн залж иж байгаа ч гэсэн одоо бидний сэтгэл байгаа шүү. Бүх ядан бурхан одоо хамч бурхнуудаа бүгдийн залж ирээ тийм тэрийг амтан тусахын тухайд л бас нэг аж хоосон шанд тусаж байгаа л нэг тийм цан үйл юм байна тийм. Тэр нь бол одоо тайлгшгүй юм л да. Тэрийг сэтгэл амралт гэж дүүн яриад байгаа. Тэрнт л хөрхийн тухайд айлтдаг байгаа нэг бас нэг тийм айлтдаг байгаа. Хүний зовлонгоос гэлхийн тухайд хамгийн амтны тусанд л хийж байгаа. Тэгэхээр тэр сэтгэлийн язгуур гэдэг бол маш нандин, маш тийм өгдстэй, тэгсэн мөртөө бас маш их сүтгэх хүчтэй тийм зүйл дарсан, арилсан сэтгэлд үүссэн тэр одоо өглөг гэдэг бол бас л цалгашгүй тийм хүчийг л олддог байна л да тийм ээ. Тэгэл түүгээр л өглөг гэхийг л одоо тийм өглөг өгнөө л гэж тийм ээ жадлуучин гэж тасдах уу одоо муу мухагийн тасдаж сайн сайхны өглөгийг түгэнэ л гэсэн ийм л утгатай гэж тав. Бүх юм эсвэл сэтгэлийн язгууртай. Ерөөсө бурхан багш анхны айл дөрөнд ерөөсө гин бүхний төвчээд буйныг хөдөлжүүлэн болгоод өөрийн сэтгэлийг л одоо хамгаалж чадвал энэ бурхан шишин багш ерөөсө бурхан сургаалмал бид ерөөсө өөртөө сэтгэлийг л хамгаалах хэрэгтэй. Тэр сэтгэлийн гин бүхэн арилаад бүх юм сайхан болох тэр ариун сайхан босон сэтгэлээр л бусдын тулд өөрөж байгаа өглөг юм л да. Бүгдээрээ тэр сайхан өглөгийг авснаар тэр хүмүүсийн бас сэтгэлийн гин бүхэн арилж тийм ээ. Сэтгэлийн хор бүхнийг одоо таслаад тэрнээс цааш гимгүү оргуу авсан сэтгэлж яваа. Цаашаа явсан зам мөрхөн одоо тэгшиж буян зээн дэлгэрч тэр буяныг хотолцуулна харахын үндс нь болж байгаа сэтгэл маань ерөөс. Танаа орон хэд тийм ээ байгуулагдаад 4 жил тэгээ өмнөх багш нараасаа дамжуулж авсан дамжлага нэр алдрын одоо залхамжилж авсан гэдээ ярих юм бол бас тийм олон жилийн одоо өөхтөхийг ярьж хэлцэх тийм болох нь шүү дээ. Нэг ясандаа шин татан байгуулагдаагүй энэ бол хуучны уламжлалт ийм сайхан орон хэд басж байна гэж ойлгож болох юм тийм ээ. Тэгээ олон байгуулсан түүх бол одоо замсан зөв бол бидний олон жилийн одоо багшийн хуралд орсон багшийнхаа хуралдад ном заалгасан бол олон жил болж байна. Ямар ч манай хэд машинаар байгуулагдаад ингээд анхныхаа одоо шүтэн олно хүлээж авах тийм ээ. Анхныхаа хурал номыг эхлэх арнаар үлэх ёсол энэ сайхан одоо буйны үйл ажиллагаа бол ямар ч 19 сарын 29-нд болно гэсэн бид одоо сэтгэлд явж байгаа. Тэгээд тэр өнөөс шүтэн олно та хүний бас үлэн зөвж ирж тийм манай сайхан энэ хурал номын газар ирж буян хороож сайхан сэтгэлийн сайхан бүрхийн тухайд бүгдээрээ зовлон зорилго амран олон байхын тухайд нас уртээ энэ идэвхтэй байхын тухайд одоо сайхан өргөн сэтгэлийн одоо хатгаан барьж ирж бас бидний одоо буян шиг тастаган байсаг сайхан байна. Урьж байна та бүхэн. Яг та бүхэн шиний ургыг товлоод орон хэдийнхээ нээлтийг хийхээр товлоо тэр өдөр зүгээр сая нийтийн жишгээр сайн өдрөө аль эсвэл танаа бас ном буянтай холбогддгоо. Ерөнхийдөө бол шиний урган гэдэг маань бид бас яг багш нараас нас асууж байгаа юм л да. Бас энэ чинь би чинь зөвхөн багш байгаа тийм бас багшаас асууж сурсан үндсэндээ шиний урганы энэ өдөр болохоор яг бидний анх хийдэн одоо байгуул тавлан гэдэг хийдийг анхныхын биш гэсэн дараа нь одоо хоёр дахь хэд нь босч байгаа шүү дээ. Анхны нийт нь багш маань босгож байсан түүхтэй бол одоо дараагийн хэд бид яг тэр өдөр одоо байгуулсан босгосон 4 жилийн өмнө тэр өдөр босгосон өдөр 1 жилийнхэн одоо тий сайхан босгонд тэгээд тэр өдөр болохоор дашнамтай сайхан бэлтгэл бэлтгэлтэй энэ өдөр байна гэж багш маань хэлж учраас тэр өдрийг бид сонгож тэгээд бас энэ өдөр одоо идэх нэлтгийе гэж бодсон. Тэгээд бас бэлтгэл бэлтгэлтэй юм дэлгэрсэн өдөр учраас бас тэр сайхан бэлтгэл бэлтгэлтэй бод. Тэгэхээр тэр өдөр нь одоо сайхан бидэрт нөгөө яг 1 жилийн хойно хийдэн бай. 4 жилийн дараа хийдэн бай дуусч байгаа. Тэгээд хийдэн бай дуусахтаа бүр сайхан шинэ хийдтэй болоод тэр сайхан шинэ хийдээ өргөг нэг гэж өдөр өдөр их сайхан бэлтгэл бэлтгэлтэй байна. Тэгээд могоо өдөр байна гэж багш маань хэлсэн учраас тэгээд тэр өдөр одоо байгуулъя гэдэг. Тэгээс өмнө одоо бас одоо нээлтийг тийм сайхан нөргөд сайхан өдөр байна гэж багш маань альцсан. Тийм шавшил тэр өдрийг сонгож авсан ба. Хэдийгээр ингээд олон 100 жил өнгөрсөн ч гэлээ гэсэн тэр дамжлага ууршлага бол та бүхэнд ингээд бүтнээрээ андаараа хүрээд л ирсэн байна шүү дээ. Тэднийг сонсох тэр бүхэнд нь даган баясах тийм хувь боловсролтой олон бидэнд байна тийм ээ. Тэгэхээр магадгүй та энэ номтой хамт дамжуулсан тийм сайхан өөхт өхөөл бас сонирхолж хэлвэл ямар вэ гэж. Тэгээ багш их жоохоос цорын ид сууж исэн гэж хэлдэг юм шүү. Тэгээд тэндээс одоо тэр үед бол оровсон юм шиг ундаа тэрээс гараад багш маань тэгээд явж байгаа тэр нутгийн хүнтэй тайлтаад
Тэгээд нутг нь өөч одоо энэ өвлөг хөтөнд энэ чой хийдээс хааврах нэг манай дэрингээс 27 км зайталд ингэж хөлдөж өгнө гэдэг. Тэгээд морин дээр одоо сонлол завьячаад гэртээ болгосон чи тэр одоо онцгож очигддаг хүн сууж яасан гэл. Тэгэл одоо тэр үнтэй анх учир сэлүүжин тавьж хахын хаалт тэгээд зочлон болоо гэдэг үднээсээ одоо тэгээд зочсон гэдэг юм л юу гэм бэл. Манай багш юм бол түүхэл их олон сайхан одоо юу гэдэг улсууд яриа байдаг л да. Тэгээд олонтой байсан одоо бүр одоо тэр галзуураад өвчин тоссон тийм одоо хүн чигс орж ирэхэд манай багш адгаж манай багш бол тийм бас тооны ихтэй тарны үссэн тийм сайхан хүн байсан юм багш. Тэгээд ер нь бол улсууд баян шнэ багш гэдэг хандахгүй л. Олны төсөнд бол багшийнхаа нэрийг дурдвал ангил одоо бамдарч гэж байх тийм ээ. Тусам менежер гэж. Одоо манай хийдчихсэн багшийнхаа бас нэрмжт хийдэг гэж авдаг юм л да. Багш гэдэг нь бид нар чинь одоо гол юм шүү дээ. Багш нь одоо бүх юм одоо битрийг бүхэлдэр юм чинь гэж болохоор багшийн юм дотор зээл хүн зэрэггүй. Тэгэхээр багшийн загсан хийсэн зүйл гэдэг бол одоо бидэрт гişиг явж байгаа. Яг бол багш маань захиж хийсэн тэр 6 задлаг бүх юм биелгийн төлөө шамын нэстгэл ингэж явж байгаасаас сайхан юм бүтээч, сайхан юм бичгээд заримдаа бас яхан онорчдгийн сайхан хийд орон гэдэг босгоод тэгэхээр багш маань нэг юм бүсэл хөтэлтэй те. Одоо тэгээ сайхан ламар, сайхан уралнууд дээрнтэй ламар төрөөд сайхан болчихоо одоо багш маань бас энэ зүд тийм ээ дэлгэх юм байна да гэдэг нэг бодлоо татаж авдаг юм л да. Тэгээ багшийнхаа бас яг сургасан, заасан, хэлсэн тэр бүхнийг л одоо би яг хандалт хэрэгжүүлж өнөөдөр хүртэл ингээд багшийн тухай бодож зэлвэсгээд байна. Төвдийн дээдс Ар Монголын бурхны шашны ерөнхий төрхийг харчаад энэ Монголын бурхны шашин бол улаан зүрхтэй шар гадартай юм байна гэж ингэж ажиж ирсэн гэж бид нар бол 21-р зуунд амьдарч байна. Энэ цагт орвол бас одоо тэр хуучин ёсны уламжлал Монголд сэргийх, хуучин ёсороо сэргийх, аль эсвэл одоо урд газар өөр газар жүтэн тасарчсан жүд Монголд магадгүй хадгалагдаад явж байгаа. Энэ нь одоо бид залгуулж яваач бас юу магадгүй тийм ээ. Ийм болохоор та бүгдийг одоо буйны тэр хөлс улам сайхан дэлгэрэх болтугай. Та бүгдээс ном сонсох гэж бас гадны хүмүүс нэгэн цагт ирэх тэр цаг бас ойрхон байгаа гэдэгт би итгэдэг. Ийм учраас улам эрдэм номтой олон сайхан та нар хурсан ийм орон хэд болж цэцэглэх байхаа гэдэгт бол итгэж байна. За та бүхний одоо сонсон ус номлолцсон бас ажил үүссэн үргэлж өдөр сайн сайхан байх болтугай гэж бид хүнээрээ Эрхэм үзэгчдээ ариусхан гүмүүдийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор Тарвалын хийдийн лам Ариун болд Эрдэнэ цагтнаар өргөдөө ирж оролцлоо. Ингээд дараагийн дугаараар эрхэм уулзлаа. Түр баяртай.